2019 оноос эхлэн 5 жилийн хугацаатай. Тэгээд 2-оос 12 насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, тэгээд мэдээлэл ухуулах, нөлөөллийн ажил, шүдээ арчлах, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг дадлалын сайжруулах ийм ажил хийгдэнэ. За тэгээд засгийн газрын хуралдаанаар өчигдөр хуралдаад улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг гаргахаар ингэж одоо баталсан байгаа. За тэгээд жилд нэг 10 орчим тэрбум төгрөгийн ажил зарцуулна. За тэгээд ер нь бол урд нь Монгол улсын хэмжээнд 2 ч удаа амны хүнтэй эрүүл мэндийн хөтөлбөр батлагдчихсэн. За тэгээд энэнийхээ бас алдаа оноо ололт сургамжин дээр үндэслээд хөтөлбөрийн үйл ажиллагааг бол зохион байгуулъя гэж байгаа. Нэгэнт одоо хурлаар ороод батлагдсан учраас бид нар үйл ажиллагааны төлөвлөгөөг нэлээд сайн нямбай боловсруулна. Урд нь бол бас энэ тохиолдолд суурилсан санхүүжилтээр явагдаад зарим шүдний эмнэлгүүд, хувийн хвшлийн эмнэлгүүд болон төрийн эмнэлгүүд, төрийн байгууллагуудын хооронд одоо төлбөр мөнгө төгрөгийн маргаантай хоцорсон. Тэгэд энэ байдлыг бас давтагдаж гаргахгүйгээр одоо зохион байгуулъя гэж ярьж байгаа. Тэгэд хөтөлбөрт суурилсан санхүүжилт гэдэг энэ санхүүжилтийн арга хэлбэрээр үйл ажиллагаа зохион байгуулъя гэж байгаа. За энэ үйл ажиллагаанд бол хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагыг нэлийн түшгэлж явуулахаар тооцоолж байгаа. Улсын хэмжээнд бол нэг 1195 шүдний эмч байна. Бидний 817 хувийн хвшилд ажиллаж байгаа. За тэгэд хөдөө суманд бол ялангуяа одоо шүдний эмч бол маш дутагдaltaй байна. Нийтдээ одоо 300 гаруй сумаас ч нэг 40 орчим л шүдний эмч байна. Тэгэхээр энэ сумын хөдөө орон нутгийн хүүхдүүдийг яаж энэ там болох вэ гэдэг ийм асуудал бас нэлээд анхаарал татж байгаа. Тэгээд энэ дээр бас бид нар сайн тооцоо байна. Нийслэлийн одоо шүдний эмнэлгүүдийг байршил, шүдний эмнэлгийн чадвах энд нь бас үндэслээд хүүхдийн тоо энтрээс хамаарат бас зохион байгуулалтын арга хэмжээ болно. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дотор энэ халдвар хамгааллын дэглэмийн асуудал тусдаа зүйл заалт болж орж байгаа. Ер нь бол элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн засгийн газраас батлаад одоо хэрэгжүүлж байгаа. Энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд дээр ВЦ вирусын халдвартай хүмүүсийг бид нэр илрүүлээд, онцлоод, эмчлээд идэг. Нэмж халдвар аваад байгаа газруудыг одоо яаж багасгах уу, яаж одоо шинээр халдвар авахаас яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг дээр одоо нэлээд том ажлууд төлөвлөж явж байгаа. Тэгээ ер нь бол эмнэлгүүдийн халдвар хамгааллын нөхцөл дэглэмийг л сайжруулах, хяналт тавих ийм асуудал дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгээд энэ шүдний эмнэлгүүдийн энэ халдварын эрсдлийг бууруулах тал дээр одоо маш сайн анхаарч энэ ажлыг зохион байгуулна. Тэгээд энэ дээр ер нь бол эмчилгээнд хамрагдж байгаа хүүхдүүдийн эмчилгээний өмнөх дараах шинжилгээ энэ төр байдал төр хүртэл одоо хяналт тавих ийм ажлууд бас зохион байгуулагдана. Ер нь хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхдээ бид нар одоо яг төрийн мэдлэлд байгаа шүдний эмнэлгүүдийг түшиглэнэ гэвэл бол ачааллаа дийлэх хэрэг байгаа. Нийслэлд бол шүд эрүүн нүүрний төв гэдэг нэг одоо байшин байж тэнд бол жилдээ 100 гаруй мянган хүний шүд эмчилүүлж байгаа. Маш их ачааллаа хөдөө орон нутгаас хүртэл ирдэг. За тэгээ аймаг орон нутагт бол нэгдсэн эмнэлэг гэдэг ийм төрийн мэдлийн байгууллагууд нэг хэдхэн цөөхөн шүдний эмч кабинетууд ажиллаж байна. Гэхдээ эднэрийг бол чадваржуулах зорилтууд орсон байгаа. Тооны төхөөрөмжийн хангалт энэ төрлийн сайжруулахаар. За тэгэд хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн ер нь аль нэг шүдний эмч кабинетуудад нэг одоо сургууль ч юм уу, нэг цэцэрлэг ч юм уу, нэг хэсэг бүлэг хүүхдийг шууд хариуцуулж өгөө. Тэгээд энэ хүүхдээ бол одоо жилийн туршид хямдаг, эргэж үздэг. Нэг удаа үзээд гарах биш. Дахин жилд ядад 4 удаа тэр хүүхдийг үздэг. Амны хүндийг нь эрүүлжүүлдэг. Нөгөө шүд цоорлолтын эрчим гэж нэг үзүүлэлт байдаг. Нэг хүүхдийн хичнээн шүд одоо эмчлүүлсэн ломдуулсан ахуулсан байна. Одоо энэ юуг үзүүлдэг, ийм үзүүлэлт байдаг л дээ. Тэгэхээр хөтөлбөрийн зорилтонд бол шүд цоорлолын эрчим гэдгийг 4-1-жээр бууруулна гэдэг. Шүдний өвчний тархалтыг 31-жээр бууруулна гэсэн ийм зорилт тавьсан байна. Тэгээ одоо яг ингээд хөтөлбөр хэрэгжингүүт шууд одоо ингээд шүдний эмнэлгүүд дээр ачаалал үүсэх, бөөнөрөө ирэх энэ төр иймэрхүү одоо эрсдэл бас гарах шинжтэй байна л да. Тэгээ нэг өдөр
тэднийг бол хийх боломжгүй шүү дээ тийм ээ. Эсвэл богино хугацаанд ч юм уу тийм эсвэл бүтэн жилийн туршид одоо сайн төлөвлөж ингээ хүүхдүүдэд хувааж авч хороо дүүрэг багаар нь хувааж авч хариуцуулж ингээл гэж төлөвлөж байгаа л доо.